Аймгийн хүн амын өвөл хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан өвлийн идшээ нэг цэгээс авах боломжийг бүрдүүлж, өвлийн идэж 2025 үйл ажиллагааг 11-р сарын 20-оос эхлэн зохион байгуулж байна. Энэ нь махны хангамжийн тогтвортой байдлыг хангах, орон нутгийн малчид хоршоологчдын мал бэлтгэсэн махыг шууд худалдаанд оруулж хэрэглэгчдэд хүргэх зорилготой юм а. За хоньны мах нэг 11-ээс 11,500 байна. За энэ нь одоо яг 20-с дээш шилтэй, 22-с дээш шилтэй махыг бол 11,500, 400-аас 500. За тэрнээс 20-с доош шилтэй болоод ирэхээр нэг 11,000-аар, 10,500-аас 11,000. За хүрийн мах бол 13-аас 14,000-аар борлуулагдаж байгаа. Ийм байна. За ямааны мах бол харьцангуй цөөн орж ирж байна. Өнөөдрөөс бол хонь ямаа бол бас нэлээд орж ирнэ гэсэн урд одоо манай нөгөө комитет нядалгааны газар бол нэлээд мал орцсон. Энд орж ирэх мах бол тэнд өнөөдөр хүлээгдэж байгаа. Энэ 12 сумын хүн амын одоо хэрэгцээ бол одоо нэлээд байгаа нь бол одоо бас харагдчихсан. Өнөөдөр ч сүүлийн 2 өдөр ч ялгаагүй одоо хэрэглэгчд бол одоо их ирж байна. Энд яг малчид одоо арай цөөн ирж байгаа нь бол энэ одоо хөдөө сумдаар махны одоо худалдаа эрхэлдэг хүмүүс нэлээ явж өөрсдөө одоо малчны хотод очиж авж байгаа учраас нэлээд газар дээрээсээ борлуулж байна. Хоёрт одоо малчт маань өөрөө нөгөө өөрсдөө энэ дэрээд одоо гаргасан махаа бас зараадлан лангон дээр зогсож байдаг, бас зав замуутай одоо хөвчлэн бүл муутай байдаг учраас бол бас одоо тэр талаараа бас жоохон тийм байна. Гэхдээ бол ямар ч байсан одоо эрэлт байна. Ирж байгаа амьд мал бол маш хурдан хугацаанд бол борлож байна. 4 өдрийн хугацаанд 30 гаруй сая төгрөгийн өртгөөр 38 бод мал, 32.8 сая төгрөгийн өртгөөр 2800 кг мах борлуулад байна. Энэ амар аймгийн хэмжээ 1.6 сая мал борлуулах урьдчилсан тооцоол гарсан бөгөөд зорилтод үндэ хүрчээ. Харин хэрэглэгчдийн хувьд мал махны үн өндөр байгааг шүмжилж байлаа. За шинэ нэгний өдөр ирсэн. Их хааны мэндэлсийн өдөр 12 хонтой ирж 4-ийн зарчаад 6-гийн ачаа готондоо авчиж тавьчихсан. 90 хон 400 мянга гэсэн үнэтэй байна гэд ахан дүүс тэгхэн шиг болно лээ. Тэгэхээр н одоо жижиг төр үетэй им хон аваад ирлээ 15 им хон авчирж ирээд нэг 30 гаруй минут болж байна. Тэгээ им хон одоо 230 мянга гэл хилээл зогсож байна. Бас энд байгаа суурьнд байгаа нөхд маань өөрийнхөө гараар хүнсээ бэлдээ. Малчтаас эргэж шууд гэдэг нэг нэр томьёо гарч ирсэн. Ингэж бодож байгаа бол яг малчин хүн хотноос ачраад ирсэн амьд малыг өөрийн гараар хийж идвэл энэ бол шууд ингэж хүрж байгаа хүргэлт юм болов уу гэж ойлгож. Өвлийн идэж 2025 нэгдсэн худалдаа 12 дугаар сарын 5-ыг хүртэл үргэлжилнэ. Байршлын хувьд 12 сумын дэлхийн хүнс компани мах боловсруулах үйлдвэрийн орчинд зохион байгуулж байна. Мөн махны худалдаанд зориулж тавиур, хөргүүр, хөлдөөгч, жин зэргийг барьжуулан өрөөгөөр хангажээ.